шинэ асуултанд хариулъя. Он цэвэрлэгээтэй холбоотойгоор таны хэлж байгаа асуудал үнэ. Тэгээд энэ жил нийтдээ яамнаас өмнө он цэвэрлэгээнд зарцуулж исэн мөнгүүдийг нэгтгэхэд хаан хэдийн тусгай хамгаалалттай газрын мөнгөн мөрц, Төв аймгийн мөнгөн мөрцөмөнд нийтдээ 6800 гаруй га газарт бид он цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаагийн 78 гаад нь бид нар ингээд 4 сарын 10-наас ажил эхлээд ингээд явж байгаа. 5 сарын 10-нд эхний яг жилийн дараах бодит байдал ямар байгааг ингээд очиж үзэж танилцтна гэдгээ хэлье. За энэ он цэвэрлэгээ нэгдсэн байдлаар хийхэд бол одоо манай он ангиудад хүн хүчний техникийн одоо боломж болцоо муу байдаг. Харин бид Батлан хамгаалгын хамтаа угаагаад бас техникийн хүн хүчний тусалцаа аваад энэ ажлуудаа ингээд эхлээд одоо 16 хоноод явж байгаа юм байна гэдгийг бас та бүгд хэлээ. Цааш энэ он цэвэрлэгээний энэ бүтэн энэ жилийн 10 сарын 15 хүртэл хийх цэвэрлэгээний үр дүнгээс цаашаа сум дундын он ангиуд маань үйл ажиллагааг хэр чадварчлуулах хэдэнд ямар техник тоон төхөөрөмж шаардлагатай байгаа жигсаалт нь гарах юм аа. Мөн энэ үеэрээ бол бүх сумдын он ангиуд маань энэ туршилтын цэвэрлэгээний талбай дээр ирж ажиллаж одоо техникийн бөгөөд мэрэгжлийн сургалтанд давхар хамрагдахаар зорж байгаа гэдгийг хэлье. За энэ он цэвэрлэгээнээс гарсан модоноос гарах хаягдлыг ашиглаж цааш модны аж ахуй чиглэсэн бизнесийг бий болгох, энүүгээр ажилдаа орлоготой болох тал дээр нь энэ төслийн маань үр дүн бол харуулна гэж найдаж байгаа гэдгийг хэлье. Цаашид бол он ангийг бол бид нар аж ахуйн тооцоон дээр ажиллаад явдаг. Он сав газар байгаа ангиуд нь говийн бүсд байгаанууд нь хадгалдаг, хамгаалдаг чиглэл дээр нь төлөвлөгөө ажиллах талаар бид нар бас бодлого төлөвлөлөөд явж байгаа гэдгийг танд хэлье.